За өдөртөө би дарханд хүрээд ирлээ. Тэгэхээр дархны Ариг банк бол үнэхээр дарханд бас шинэ өнгө төрхийг бас гаргаж чадсан байна гэж санагдаж байна. Тэгэхээр хамгийн ихний сэтгэл бол төрж байна. Тэгэхээр лого тэгээд байршил байшингийн хувьд аюул гоё. Ингээд бүгдээрээ хамтдаа өнөөдөр Дархан хотын 2 Ариг банктай бас танилцах болно. Ингээд хотоос бас надтай хамт нэлээд олон хүмүүс ирсэн байгаа. Ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Хамтдаа Ариг банкээр аялцгаая. Танд өнөөдөр мэдээ. За баярлалаа. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Тэгэхээр өнөөдөр бас Дархан хотын 2 өргөг зорж ирсэн. Тэгэхээр төв өргөг бас таныг танилцуулбал. За манай Дархан бол аймагт Ариг банкны харилцагчийн өргөө маань одоо өргөний үйлчилгээний заал бол энд байна. Энд манай үйлчилгээний ажилтан тэргүй халамжлагч мөнх цацралт гэдэг мөн одоо халамжлагч лав сүрэн халамжлагч Баярмаа энэ хүмүүс энэ сууж байна. Энд одоо манай зөвлөө халамжлагч нар байдаг. Зөвлөө халамжлагч Мөнхбаатар, Ундрах. За тэгээ манай Ариг банкны өшөөний салбар бол олон улс тооцооны төвдөр байдаг. Тэнд бол 2 халамжлагч, 1 зөвлөө халамжлагч ажилладаг. За ер нь Дархан ер нь нийт хичнээн одоо хүн хамттай бай. Дээрээс нь бас энэ Ариг банк маань одоо хэдэн жилийн төвхтэй бай. Дархан хот хэдэн онд байгуулагдсан бэ? За манай Дархан бол аймаг бол нийтдээ одоо 110 мянган хүн хамттай. Тэрний банкуудын нэг Эрэл банк гэж анх 97 онд Улаанбаатар хотод байгуулагдаад 1999 онд бол 99 оны 3 сарын 7-нд одоо Дархан бол аймагт бол салбар болон байгуулагдсан. Тэгээд Улаанбаатараас ирсэн та бүхэн манай өргөөгөр одоо тутаа үйлчлүүлнэ. Танилцсан. За бүгдээрээ сайн байцгаана уу? Дархан харилцагчийн өргөө дээр ирсэндээ баяртай байна. Намайг Мөнхцөл гэдэг Ариг банкны зурчламтгай ёсны жигүүрийн мандат дэмжигчээ. Ариг банкныхан ажилтан халамжлагч нараа банк хөгжүүлж, сургалт семинар зохион байгуулдаг гэдгийг онцолмоор санагдлаа. Тэд харилцагчийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч банк болно гэсэн зорилт тавин ажиллаж байгаагийн хүрээнд Улаанбаатар хотоос тусгай банк хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх талаар сургалт зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй харилцагчид хэрхэн үйлчлэх талаар юм байгаа. Тэгэхээр та бүгдэд тараасан гарын авлага материалаас миний тайлбарлахын дагуу хараад танилцаад яваарай. За юуны түрүүнд бид нэр хөгжлийн бэрхшээлтэй харилцагч хинбэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Би сая нэг зүйлийг анзаарсан л та. Улаанбаатар хотоос гарахад маань жолооч маноос дугуугаар шалгаад, хийгээ шалгаад явжсэн. Тэгэхээр нэг машин техник, за бензин шатхууныг бас хэмнэх тал дээр яаж ханддаг юм бэ? Жолооч маань ерөөхдөө өдөр тутмынхаа үйл ажиллагаанд шатхууны хэрэглээг яаж багасгах болох те шаардлагатай бүх арга хэмжээг авч явдаг гэсэн. Машины дугуй бүтэн хийтэй байж хол замд явахдаа жигд хурдтай явах нь шатхууны зарцуулалтыг багасгаж нүүрс хүчлийн хийх буруулдаг гэдгийг үзэгч та мэдсэн үү? Миний хувьд үнийг дөнгөж сая Ариг банкныхнаас мэдж авлаа. Энэ харьцуулахаараа бид нэр бүрэн ашигласан, нөгөө дахин ашиглах боломжгүй болсон цаасуудаа эндээ хадгалж агаад одоо тэгээ дахин боловсруулах үйлдвэрлэлөө явуулах гэж байгаа. Хадгалж байгаа гэсэн үг тий. Тэр үнэхээр бахархаж байна. Тэгэхээр Ариг банк маань өөрөө танаа нэг ариун хамтай тий эргээд байгаль ихтлэгээ хайрладаг ийм сайхан үйл хийж байгаа, үлс хийж байгаа тий илтүүлж байгаа надад үнэхээр таалагдж байна. Цаасны 2 талын нүрийг бүтэн ашиглаж, онцын шаардлагагүй бол цаасан дээр 11 фонтыг сонгож, аль болох боолт хэрэглэхгүйгээр хэвлэхийг тус хамт олон хэвшил болгодгийн билээ. Цаасны хэрэглээ буурвал олон мод цаасанд зориулагдсан устгагдахгүй шүү дээ. Үүгээрч зогсохгүй тэд банкны хэрэглээндээ зориулж, байгаль орчимд сөрөг нөлөө багтай, шатхуун баг зарцуулдаг автомашиныг хэрэглэж, цахилгаан баг зарцуулдаг техник тооног төхөөрөмж хэрэглэхийг ирэмэлдэг нь үнэхээр их таалагдсан. Энэ мэд жишээгээр Ариг банк байгаль дэлхийг хайрлан хамгаалж халамжилтгийг бид онцолж байна. Ариг банкнд бас тос буюу тогтвортой санхүүжилтийн бас гишүүн банк байгаа. Түрүүний ярьсан бүх зүйл маань ерөөдөө тосын гишүүн банкны гүйцэтгэж байгаа үүрэг маань нэг илрэл юм аа. Тийм. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Баярлалаа. Баярлалаа. Сайн уу? Ажил сайн уу? Ажил сайн. Чиний ажил сайн. Сайн байна. Би бас нэг зээлийн асуудалтай л явж байна. За ямар зээл сонирхож байна? Пүрүүс автомашин олдож авдаг гэрүүлэх хэрэгцээ. Тэгээд явж байна. Тэгээд тэр нь боломжтой танах ямар нөхцөл боломж байна? Манай банкны зээл болохоор 3 жилийн хугацаатай. Урьдчилгаа 30%-тэй. Төлөлт нь болохоор юу л байх та. Урьдчилгаа 30% төлөхөд гэхэр чинь 12 саяар авах гэж байна гэсэн үү? Тий. Тэгэхээр журчлагаар 3 сая 600 байршуулад
үлдсэн 800 зөв манай банкны зээл авах боломжтой юм. Манай банкны зээл нөгөө давуу тал нь болохоор юу штэ хугацаа аварт. Гайлын бичгтээ яг орж ирсэн машинаас гадна Монголд орж ирээд 1 жил энэ дотор явж байсан машиныг ус авч болох юм. Тэгээ тэргээрээ давуу талтай бас хурдан шуурхаа болгож байгаа. Зээлийг бол даатгал албан журмын даатгал гэж байдаг штэ. Тэр даатгалыг чинь бүгд даатгалын хамаарал явуулахгүйгээр манайхаа өөрсдөө банкн дээр хийдэг болсон байгаа. Одоо бүх юм эндээгээл даатгалаач зээлэж эндээ аваад эндээ шийдэж амар болсон байна. Одоо тэгээд ямар бүтээл хөдлөх вэ? За таны нөгөө уртлын бизнесийг манайхаа бидэж байгаа юм чи. Та нэг ийм хөгжим өрдүүлэл анкад хөдлөл тэгэл очвол дорн шийдчихэндээ. Энэхүү өөрчлөлтөгч маань автомашин худалдаж авахдаа урьдчилгаа 30% төлөөд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой боллоо. Үүгээрч зогсохгүй автомашины албан журмын даатгал зэрэг бүгдийг нэг доороос цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болсныг онцолж байна. Даат түл урднаатай адилхан мөнгөлөг ирэх юм тийм. Тий. За баярлалаа. Да ястай. Сайн байна уу та? Сайн байна. За та ямар үйлчлэг авах вэ? Хатгаламжиндаа мөнгө гэсэн. За. Таны бичиг баримт байна уу? Бичиг баримтаа олгож байгаа. За та хэд бол бүртгэлтэй юу? Бага. За та хороо. Амар. За. Ингээд болчихоо. Цэрэн дөржийн бүрэн заяа юм те? Одоо тэгээд бас хатгаламжныхаа хүүгийн авах боломжтой тэр талаар бас мэдээлэл авах гэсэн. Манайд урьдчилсан хүүд хадгаламж гэж байгаа. Урьдчилсан хүүд хадгаламж маань хугацааны эхэнд хүүг авах боломжтой. Сар болгон хүүг авах боломжтой гэсэн хоёр хадгаламж байгаа. Хугацааны эхэнд хүүг авах боломжтой хадгаламж маань та хадгаламжаа нийлэгчээд одоо хадгаламжийнхаа хүүг шууд авна гэсэн үг. Сар болгон хүүг авах боломжтой хадгаламж маань сар болгоны нэгэнд эхэнд гэсэн үг шүү дээ. Хадгаламжийнхаа хүүг авах боломжтой. Хугацааны хувьд бол 3, 6, 9, 12 гэсэн сонголттой байгаа. Урьдчилсан хүүд хадгаламж нь сая төгрөгнөөс дээш дүнгээр нээгддэг. 2015 оны 12 сарын 31-нд хүртэл урамшууллын өндөр хүүгээр та хадгаламжаа нийлгэх боломжтой байгаа. За юм байна. Харилцагч залуу маань хэдий бичиг баримтаа мартсан ч ай дуул үйлчлэгээний ачаар хурууныхаа хээ, судасныхаа байршлаараа үйлчлэгээ авлаа. Мөн хугацаатай хадгаламжуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг лавлаад амждаг бас л сэргэлэн залуу шүү. За таны баримт. Ингээ болцсон уу? Болцсон. Дараа дахин явж үйлчлүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. Би энэ хугацаатай хадгаламжаасаа мөнгө авах боломж байна. Надад яаралтай мөнгө болчиход. За би таны хугацааг нь шалгаад өгье. Таны хадгаламж хугацаатай болохоор зарлага гарах ирэх байхгүй юм байна. Тэгэхээр та цуцлбуугаар хүү буцаалт хийлдэггүйгээр манайхаас хадгаламж барьцаасан зээл авах боломжтой. Хадгаламж зээл барьцаасан зээл нь 85% хүртэл олгож байгаа. Таны хадгаламж чинь юм ба 85% нэхэр та 850 авах боломжтой гэсэн үг. Тэгээ таны яг авсан тухайн хадгаламж өнөөдөр одоо та хэрвээ 100 сая төгрөг авлаа гэж бодоход 100 сая-аас ч л хөө бодогдно. Тэгэхээр нэмэлтээр бол бодогдохгүй. Тэгээ зээлийн эрэхтэй карт захиалаад карт авч болно. Картаа болохоор тэгээд хэрэгцээтэй мөнгө өөрөө ингээд тэгээ аваад таны аваад иж болох. Тэрийг багаар цуглаад ямар ч аяш жиштэй болон картаар үйлчлэх байгууллагуудаар бас үйлчлүүлж болно. За тэгвэл картын захиалч. За тавчиг баримтаа өгч. Энэхүү харилцагч маань хугацаатай хадгаламжаа цуцлахгүйгээр хадгаламжаа барьцаалан мөнгөн дүнгийнхээ 85 хүртэлх хувьтай тэнцэх зээлийг авахар болчихлоо. Мөн зээлийн эрэхтэй карт нээлгэж альж банкны ATM-ээр болон картаар үйлчилгээ хийдэг бүхий л газруудаар үйлчлүүлэх боломжтой болсон юм. Нэрэж заримдаа бидэнд яаралтай мөнгө хэрэг болдог шүү. За танд карт ирэх үсгчлээ. За баярлалаа. За баярлалаа. Онцолж байна нэвтрүүлэг маань энэ удаад Ариг банкыг онцолсон. Тэгэхээр Ариг банкны 4 харилцагчийн өргөг та бүхэнд танилцуулсан байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд та бүхэнд 40 мянгатын өргөг, за дараа нь хаан үлд өргөдгийг, за мөн 13 дугаар харилцагчийн өргөг танилцуулсан бол энэ удаад бид нэр дарханд ирээд энэ нэвтрүүлгээ бас өндөрлүүлж байна. Тэгэхээр онцолж байна нэвтрүүлгээр бид энэ удаад Ариг банкыг онцоллоо. Харин та дараагийн нэвтрүүлгээр ямар газар, ямар компани юу хэрхэн онцлохыг хүлээн авч үзээрэй. Тэгэхээр нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна.